Энэ бол миний хатуу төлөө юу ч намайг чиглэлжсэн хасуучдоо бодсон үерхгүй энэ бол миний хатуу төлөө юундч би боочгүй чүрэггүй газар тачсан пүүжин нисч болно. Нисч болохоор Нэгэн удаа би цагаан чулууд руу буцах замдаа Лондмаа гэдэг багавдар гацааны дэрэг дүр өнгөрсөн юм. Зам дур тосгоны нэг хүү шараа хөтөлж эцэг нэнцээ залан газар хагалж явахтай тарлаа. Намайг нисч явахыг харсан хүү аава хараач ямар гайхалтай юм бэ? Хүн нисч явна гэхтэн. Хоосон чанарын онцлог шүү. Тий хоосон чанар. Тэгээ хоосон чанарт хүрэхийн тулд зам нь эхлээд чи гар аглагт гараа чи өөрийгөө энэ чинь маш том ухаан байх юм байгаа үстэй. Хүн өөрөө ниснэ гэхлээр чинь зэрэг маш том орчин хүч дотроосоо хоригдлуулж иж гарч ирэн штэ тий. А тэрний тулд чи өөрийгөө завт чөлөөлж өг. Энэ орчлонгийн цав ажиллаас тий. Тэгээ амьдтыг аврахын тулд чи өөрийгөө боловсруул. Ингээд сэтгэл оюунаа хүчрхэгжүүл. Энэ хүчрхэгжлийн чинь үр дүнд энэ хоосон чанар гэдэг юм чи ирнэ гэдэг. Энэ зэрэг дараалал бодмрын гол зэрэг дараалал. Та бол аглагт гарсан гэдэг аглагт бол одоо хичнээн жилиг өнгөрөөч. Та тэгээд хөвчөд ямар сэтгэлтэй байна? Чогод өглөө болсон чи ямар вэ? Гайхалтай. Тэр чон мөн юу харагдаад байсан яасан ажихэрсэн яасан гэдээс. газар болгоно ч харагдаад байна. Номнуудаа үзээд амтанд нь ороод инглиш зэрэг улмал гоё юм чинь. Тэгээд ерөнхийдөө дахиад аглагт гар ер нь агууд гар гэсэн байдаг болохоор зэрэг манай тэд их газрын жилөө гэдэг нэг сайхан үсгэлэнт газар байдаг. Тэнд агуунуудаар очицгээд ягуудад 2000 оны үдээ 5 сар бичижсэн. За. Тэгээ агууд нэмпигээд хичнээн жилиг болчихвол. Зундаа ер нь очиж эхний зунч бол яг ерөнхийдөө л зугаалгах юм их сайхан шүү дээ. Тэр чинь ингээл бүх ямар ч юмнаас баримтлаггүй болох нь гол байдаг байхгүй юу? Одоо бид нар чинь оюуны шоронд байна гэдэг ба шүү дээ. Хамгийн гол юм бидний энэ оюун сандгаа шоронгоосон болж бидний энэ бүх асуудал үүсээд байна. Тэгэхээр чинь тэрний ямар нэгэн юмнаас баримтлалаас багаар хасаж яах гэдэг чинь надад том ололт. Тэр анх ингээл хөдөө гараад ганцаар ингээл тарахад хасан цохоод багс. Сэтгэл шал өөр болж ирж шүү дээ. Гоё юм. Өвлөгрийн ертөнцид байгаа юм чинь нэг л их гоё юм. Энэ ном маань өөрөө ниснэ гэсэн мөрөөдөл өслөөр л тэр хатан цохионууд чи оронд л бараг л нисээд энэ мөрөөдлөөр хичнээн чигсэн л явж байгаа шүү дээ. Тэгээ яагаад гэвэл энэ чинь бид нар энэ хөтөлбөрт чи буруу хөгжлөөр яваад байна. Энэнийг одоо энэ зөв хөгжлөөр нь оруулах хэрэгтэй гэхлээр чинь зэрэг бол энэ өрсөлдөөн гэдэг чинь хамгийн гол нь зовлонгийн бүх шалтгаан. Энэ өрсөлдөөний хөшүүргээр хөгжиж байгаа хөгжил маань хамгийн буруу хөгжил. Бид нарыг зовлонгийн тулд улам мурууд руу авч явах хөгжлөөнүүдийг ингээд энэ номыг үзэнгүүтээ олоод авчих зүйл чинь энэ буруу юм байна гэхлээр чинь зэрэг хүн болго өрсөлдөх чадварыг сайжруулах гэдэг ингээд үзэж яагаад ингээд юу чадахгүй ингээд ярихлаар чинь зэрэг дороол нас цохиулах даруулах юм байгаа шүү дээ. Тэр би өөрөө хэрвээ ингээд нисдэг болчиход энийгээ ярих юм бол амт намайг үлээж авна шүү дээ. Тэр би эхлээд нисч сурах ёстой гэдэг байдлаар л хандаад байгаа. Нэг 20-д дөнгөж 20 гарсан нэг жоохон гэнэ хөөхөд чинь тэгээд тийм сайхан мөрөдлөөр гол нэгээ явчихж байгаа юм л да. Тэгээд тэгжээснэ 2005 оноос тэгээд багшийн дэргэд ирэхээр гараад багшийн Улаанбаатарт байсан. Дагуун хувьд бол одоо ийм ингээд харах юм бол ийм жижигхэн тэгээ цаашаа орох юм бол наашаа нэг 10-аад метр гүнзгий ийм агуу байгаа. Тэгээд дотор нь хүн амьдрахад бүрэн боломжтой ийм агуу байна. Аглагаас олсон тэнд байж байхдаа маш том юм бол бодож эргэцүүлнэ шүү дээ. Бурхан болох гэж байгаа юм чинь тий. Тэгээд бол аглагт байхдаа би монголоор бол маш их бахархаж байсан. Энэ Монголын хөгжил нүүдэлчин соёл гэдэг чи юуроос ингэ хүн төрөлхтнийг ингэж аврахын зүг чиглэсэн. Ийм гайхалтай юм байдаг юм байна гэдэг юм. Тэрийг аваалцээ. Тэгээ ер нь бол энэ гэдэг байдлаар энэ тууд ажилтны тонол богдонцоо хавтаа холгон жилиг үснэ гэдэг энийг номыг 2005 онд биччихсэн юм байл. 2005 онд гаргасан ном байх нь тийм ээ. Тийм. Энэ бол ерөөсөн монголчууд тэр одоо энэ хүн төрөлхтний хөгжил бол ухаалаг хэрэглээг зохион бүтээж гисэн байгаа шүү дээ тийм. Монголчууд бол ухаалаг төрийн бүтэц зохион байгуулалтыг байгуулсан байна. Ийм учиртай байна гэдэг юмыг амхандаа өөрийнхөө олсон мэдснээр л бичээд ингэж гаргаад тэгээд ухаалаг төр гэдэг маань бол одоо энэ ухаалаг хэрэглээ гэдгээр одоо жишээд яриа л да. Одоо чинь талх хөрөгчл гэхэд чинь одоо хэдэн цагийн дараа талхаан барьсан байх уу гэдгийг тохируулга ээж ихтэл хэдэн цагийн дараа зуурах уу хэдэн цагийн дараа яах уу гэдэг тэр юм ингээ хийж гисэн бүх юм нь автомат тохиргоотой шүү дээ тийм.
Тэрэн шиг энэ хэрэглээ талын ингэж ухаалаг болгосон байхад монголчууд бол энэ нийгмийн амьдрал хизээдэнд энэ энчгээрээ яваад яаж дороодох вэ? Тэр цагт нь яаж Монголын төр хизээдэн мандан бууран дороод хизээдэн сэрэг мандаж ямар сэрэг мандлаар яаж энэ дэлхийн ертөнцийг зөв хөгжлийн голдролд нь оруулах вэ гэдэг тэр том ухааныг ингэж бодлого хэрэгжилтээр хийж исэн юм байна гэдэг юмыг олж мэдснээ ингэж хаваалцъя гэж ийм намайг гаргаад баруун тухны хүлээгээд байгаа нэг юмыг тайлах нэг тийм байгаад байгаа байхгүй. Тэр нь одоо жишээ нь бидний оюун санааны ертөнцид хамгийн маш том байр суурь эзэгдэг юм юу байдаг вэ гэхээр одоо анхдугаар богдоос 10 дугаар богдыг хүртэл нэг тийм нэг түүхэн хэлхээвэ штэ тий. Энэ дээр бол бид нар өөрсдөө ингээд за ийм учиртай ийм маа гэдгийг одоохондоо тайлбарлах тийм онлын төвш ийм байхгүй ч гэсэн бидний цаана оюун санааны ертөнцид бол анхдугаар богдыгоо одоо 5 настайгаа гэгэнтнэр тодруулаад ингээд бүх монголчууд оюун санаагаар нэгдэн хягтраа жид бүр одоо 7 хошоо таншиг наадан гэдэг юм идэг байлаа шүү дээ тий. Монгол төрийн ёслол гол ёслол тэр байлаа. Энэ яг ямар учир утгатай юм бэ? Энийг одоо агуулга ач холбогдол нь юу юм бэ? Энийг хэрвээ тайлбарлах таниулах хэсэг нь гарч ирээд энэ учир одоо агуулга гарах юм бол одоо тэр барууны хайгаад байгаа юм одоо манайхаас гарах юм тий. Одоо энэ хэдийгээр бидний оюун санааны ертөнцид маш том байр суурь эзэлдэг. Дээрээс нь бас манай улс өнөөдөр улс төрийн нөхцөл байдалтай ч гэсэн энэ бас байр суурь эзлээд байгаа байхгүй юу. Жишээ нь 8 дугаар багт одоо 8 дугаар багтын удирдлагатаар бүгдээрээ оюун санаагаар нэгдэн хягтраа туурах тусгаар Монгол улсыг байгуулж байхад энийг хийсэн тэр Монгол хүн гэдэг хэн юм бэ те энийг хийсэн тэр цаана хүч энэ сэнэргэдэг нь хаана байна энийг л бид нар олж тайлбарлаж таниулах хэрэгтэй байна гэдэг дүгнэлтэнд одоо энэ өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг судлаад ингээд ийм том өндөр түвшний дүгнэлтэнд ингээд манайх ингээд хүрээд байна л да талд юусан энийг л гол нь яаж нэгтгэх вэ гэдэг дээр байна тий. Тэгээд 8 дугаар богдын усгаар тогтнолыг байгуулсны гавьяаг нэхэж олгоод Монголын 9 дугаар богдод толгож байгаа байхгүй. Энд ч одоо тайлбарлах гэхээр одоо одооны шинжлэх ухаанаар тайлбарлах хэрэг болохгүй байгаа шүү дээ. Гэтэл энэ бол монголчууд бид нар өөрсдөө бол энэ нэг оюун санаагаар бол хүлээн зөвшөөрөд байна. Яг учрыг мэдэхгүй ч гэсэн тий. Энэ учир нь хэрвээ гарч ирвэл тийм ээ. Тэгээ энийгээ бол 2009 оноос Бизнес Network гэж Монголын нэг тийм хэлэлцүүлгийн 9 онд бол бүр их идэвхтэй маш том сайт байсан. Захимжилжээ тий. Энэ дээр бол энийгээ тайлбарлаж ингээ хүмүүстэй хэлэлцүүлэгт оруулж тэр чинь зэрэг одоо нэг бурхны шашнаас чинь эсрэгээр хүмүүжсэн тийм тарих угаалтаар ерөөсөө зайгүй болчихсон улсууч энэ чинь PayPal болол тэр бүр эсэргүүцэлтэй тулаад тэгэл ерөнхийдөө 2013 оны хүртэл энэ юм тайлбарлаж хэлэлцүүлэг дээр маш их юм хийсэн. Цаад яг 10 дугаар богдыг шүтгийн учир бодол үеийн 10 дугаар богдыг тодруулаад ингээд заснараа бид нар одоо ямар сайхан зүрхээ юу гэх мэтлэнгээр энэ ямар учир агуулгатай энийг одоо тайлбарлах таниулах эзэд нь ууланд байгаа боловч ингээд ард түмэнд тайлбар таниулга өгөөгүй нэг ийм л цаг үе байна л да тийм. Иргэн үнийхээ хувьд нэлээд бухимдалтай байдаг шүү. Энэ бас нэг ийм юу гаргасан байх шүү гэсэн тийм. Юу тэргүүн хаан бол ерөнхийдөө өөрөө хүчийг барьсан. Тэрнийхээ хариуг авч чадахгүй бас нэг сар гараа яагаад сүулдэ хөөгж тугдаад ерөөсөө тэгээд арга мухардж байгаад энэ Симба гэдэг киногоор энэ эвлүүлгийг хийгээд энэ бид нар дэлхийг аварна гэдэг энэ яриад байгаа энэ улсууд маань жинхэнэ бод сэтгэлтэн бааtruуд байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл 10 10 цагаан буйн чи юунаас эхэлдэг зөв үзэл буруу үзлээс эхэлдэг байхгүй юу. Энэ юуг оюу толгойг ухадгийн учир нь энэ бид нар амин зуулгынхаа цалин цаавууч хэрэгтэй юм байгаа үстэй гэдэг байлаас хандаж байна те. Цалин цааваа амин зуулгынхаа төлөө хөөс үзэл чинь буруу үзэл байдаг байхгүй юу. Бөөн худал хоромгийн дунд өнөөдөр бид нарыг аваад ирчихсэн. Энэ миний төлөө үзэл маань буруу үзэл. Энэ хамаг амтны төлөөгөөд энэ хөдөлсөн. Одоо жишээ нь энэ 90 цагийн дуудлагынхан байна тий. Тэгээ энэ улсууд маань 10 цагаан буянтан одоо эднэр маань жинхэнэ бодисод банаар тийм ээ. Энүүнийхэн бид нар ингэж дэмжиж дэлгэрүүлж гаргаж ирэх. Энэ чиглэлийнхэнд энэ хүмүүсийн гаргасан ярьсан хэлж ирсэн юмнуудыг ишл болгоод та энийг ер нь гаргацсан юм аа. Тийм тэгээ энэ хүмүүсийн нэг санааг оруулаад хийцэн байна уу? Үгүй. Одоо энэ чинь хамгийн гол зангилаан тийм ээ. Энэ чиглэлээр бол тэгээ дараа нь бол бас нийлээд тухтай ярилцж болох юм байна шүү дээ ер нь. Тий уул нь одоо энийг ингээл ярих юм бол энэ бол өөрөө сонирхолтой сэдв. Яагаад тэгэхээр зэрэг энэ одоо шинэ Молор Эрдэнэнд орсон байж байгаа тийм. Энэ Молор Эрдэнэ бол ерөөсөө нэг л философитой байх хэрэгтэй тийм ээ. Тэгээд энэ хүн болго өөрөөр философитой байна. Энэ бол маш том төрөлд. Энэ бол миний том тэмцлийн талбар. Дэлхийн ертөнцийг тэгээ ингээд Чингисийн этик ингээд номоо гаргасан. Энэ бол агуу үзэл буюу бод сэтгэл буюу нөгөө 10 цагаан буйны чинь эхлүүлдэг хамгийн том юм байгаа байхгүй юу. Одоо жишээ нь тэгэл энэ жавхлан бол одоо хамаг Монголын хүрээгээр хөдөлчихсөн. Тэгэхээр энэ тэр зориг бод сэтгэл гэдэг маань өөр хамгийн том буян гэдэг маань энэ би хамгийн аварна гэдэг энэ том зориг тэгээ тэр зоригоо дагсан тэр оюун ухаан зориг эсвэл ухаан эсвэрнэ гэдэг штэ тийм ээ.
Тэгээ ингээ оюун ухаанч нь ингэж яаж энэ том зориг шин дагаж хүчрхэгжиж гэж ингээд юм боддог л дээ. Одоо жинхэнэ буянтнууд гэвэл одоо энэ улсууд байгаа аахгүй юу? Одоо чинь тийм тэгээд энэ юмыг л одоо яг энэ талаас нь буян нүгэл гэдэг энэ заагийг ингэж гаргаж ирж. Тийм ингэж гаргаж ирээ. Тэгээ энэ яриаг ингэж сонирхолтой хэлбэр рүү оруулахгүй бол энэ манай энэ шашны тэргүүнүүд маань өнөөдрийн энэ баруун Бурхны шашнаа намлаад байгаа нэ яг энэ төр ингээ яриаг нэгэ сонсоход ерөөсөө барууны үзэлтнүүд. Тэгтэл энэ барууны аюулаас сэрэмжлүүлсэн ийм аюултай байх шүү гэдгийг болор улс судлаач ингээ гаргаад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бол аль нь бурхан байх вэ тийм ээ. Энэ хүмүүс бол миний хувьд бурхад байгаа байхгүй юу. А энэ хүмүүсийн ярьсан хэлсэн энэ юмнуудыг бол одоо энэ гарцыг бол энэ нэрэн цагийн тодорхой хангалттай хэмжээнд ярьсан. Ингээд тэр гоё гарц гаргалгаанууд юун дээр цаа зам мөр нь юу юм бэ гэдэг дээр ингээ яхахлаар зэрэг бурхны шашинтаасаа ингээд холдчиход байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр өнөөдрийн энэ ламнар маань ингэж одоо нөгөө нэг хулгай хийчээ талыг нь ламд өгөөд намайг хулгай хийсэн гэж яваадорой гэж номшуулж яана гэж нөгөө нэг баабар хэлсэн. Энэ маягаар ажиллахлаарсан зэрэг энэ угаасаа энэ бурхны шашнаас болоод манжийн даралт орсон гэдэг бодол дээрээс өнөөдрийн энэ ламнарын байгаа байдал ингээд цаад учрыг ингээд таних энийхэн юм дээр тэглээд ингээд юу ч болчиход байгаа. Энэ юм энэ тэг гацаа гаргаад энэ улсууд дээрээсээ энэ бодмөрийн зэрэг энэ номнуудаа ингээд сайхан яриад ингэх юм бол одоо ерөөсөн бус бүх юм хийгдсэн байна. Энэ киноны хамгийн гол төгсгөл нь энэ Нострадамусын зөвгөн судлаачтай хийсэн баримтат кино дээр хийгдсэн. Таны өөрөө чинь бодлын л үр дүнгээр гарч бүрэлдэж ингэж юм байна гэсэн та өөрийнхөө хувийн бодлыг хэлээд байна шүү дээ. Энэ хүмүүсийн яриан дээрээс ургуулад тийм. Тэгээ энэ хүмүүсийн яриа цаашаа задраад ингэх юм бол эдгээр өөрсдөө тэртээ тэрэнгүү задарлаад ярьчихсан тэр том яриануудыг нэгтгэх. Тийм байна. Тийм үү. Эв зүг нь олох. Ингээ бурхны шашинд. Ингээд бит хоёрын өнөөдрийн цаг маань энэ хүрээд өндөрлж байгаа. Үнэхээр энэ зовлон гашлан бүхэн одоо ингээд нүглийн үр байдаг юм бол бид нар ямар нүгэл үлдчихвэ. Ингээд энэ нэг одоо бид нар тэр ард түмнийг соён гэрэл хүрэхтэй тэр улсаасаа ингээд яг тодруулах нь штэ. За яг ямар нүгэл үлдчихв. Аль нэг 10 нүгэл чих юм бэ. Энэ номоор бид нар хүүхдээ сурах юм уу? Энэ ээж авч энийгээр сургууль миний хүүг сая хүн шиг хүн болно гэдэг энэ рүү сургуультанд өгөөд ингэснээр бидний хүүхдэд ингэж зэрэмдэлэгдээд ингээд тэр хүүхдүүдийн дуугаар болж байгаа. Тэр олон хүмүүсийн бид нар хүүхдээ боол болох гэдэг ингэж ярьж байгаа яриагаар болж байгаа. Тэгээ одоо энэ нөхдүүдээс л яг тийм үгүйг л сонсъё гэдэг нь шүү дээ. Яг өнөөдөр яг дотор талтай хагаралдахгүй байх нэг үндсэн шалтгаан байгаад байна. Монголчууд үнийг ойлгох. Хүмүүс бодохдоо Хонгконг өрнгийн бэр дээр очиод нэг IPO хийцэн. Тэгээд нэг одоо юу гэдэг нэг аваа гай хүнтэй цаг зүүцсэн. Тэгээ нэг одоо нэг тийм нэг бас нэг үнэлэмж өндөртэй нэг машин унтсан энэ төр хүмүүсээ харахаараа өөртөөс нь илүү амьдраад байна. Тэгээд ингээд идэртэйгээ тэмцэлдэх гэдэг нь шүү дээ. Яг бодож байдалтай тэр их ирж байгаа сэтгэл зүйн дарамт, стресс, зовлон энтэйгээ үүсэх юм бол өглөө ажилдаа явбал оройн ядарсан хүн ирээд өглөө ажилдаа явбал орой ядарсан хүн ирээд явах юм. Бид нэр хүн баг нохоо байх хоёрыг Нохоо илүү жаргалтай. Нохоо илүү жаргалтай шүү дээ. Арай тийм үнэтэй цагтаа арай тийм үнэтэй машинтай энэ миний Монголд арай ахиухан хэрэгжилж байгаа хүн байна да. Арай над илүү хөртөө хүн байна. Арай ядрахаа нэрээ над баг хөртөө хүн байна л гэж цаанаа харж. Одоо ингээ би яг жинхэнэ над жаргал бол энд л байгаа шүү дээ. Өөр бидний над жаргалыг хаанаас ч олохгүй шүү дээ. Тэр хүн доолын хөрөнгөтөн гинлээгээд тэгээс хүрдээд идэг баг. Тэр хэмжээний одоо ухаантай тэр чин ухаантай биш үү? Тэр хэмжээний одоо боловсролтой гэж байна. Боолын хөдөлмөрөө аягүй сайн хийсэн гэсэн мөн үү? Тэгээд тэр хэмжээний өрөнд орох боломжтой. Өрөнд орсон гэдэг үнэлэмж нь болохоос биш. Тэр хүний ухаантайгийн чад юу биш. Чи тэгээд бодолтой ингээд. Тэгээд тэр хотынхантай хоёулаа ярил л да. Энэ баян энэ ядуудахгүй. Энэ наад жаргалтай, энэ наад жаргалгүй тухай. Хөрөнгөнд олё гэж. Тоолох шаардлага байхгүй шүү дээ. Одоо энэ цэнэс гараад ингээд Тавгүй ятгааргүй юм чи яаж тоолох юм гэж. Тий. Уртхан гартай хүн бол ингээд сарваагаад газуухнаасаа самар чөмчмөр ийм байшинтай айл өөр хаа байна. Бага мó. Хэрмнүүдийн зодон зохицуулаад. Тий. Эд уйл гэж юу вэ? Тэ? Гэтэл бол ертөнцийг дагуулах гэдэг чинь шал ондоо юм байна.